Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Кино үзэн суугатаа тавтай морил. Өнөөдөр Кори буюу цөм их гайхалтай киног төлөвлөх болно. Дэлхийн цөмгийн зогсвол яах вэ? Хүмүүс яаж амьдрах вэ? Дэлхий сүрэх үү яах вэ? Киноноос хүлээн авч үзнэ үү? Кино эзэн суугатаа тавтай морил. Үйл явдал нэгэн нутагт хэдэн хүн гинэт өгснээр эхэлнэ. Мас зүрхний шигдээс юм уу? Эсвэл террористуудын зэвсгийн өөр шалтгаан уу? Тэр даруй засгийн газар өөрсдийн салбарын хэд хэдэн мэргэжилтнүүдийг дуудаж байна. Эхнийх нь Жос буюу Жошо. Тэр бол дэлхийн соронзон орон судалдаг геомагнитикч. Хоёр дахь нь түүний найз Сэрж, өндөр энергит зэвсгийн мэргэжилтэн. Яг л энэ хэргийн шалтгааныг тогтоох гэж Жос олоход удалгүй хариултыг олно. Тухайлбал тэд буюу хохирогчид нэг нийтлэг зүйлтэй байсан, бүгд л зүрхний аппарат хэрэглэдэг байжээ. Жанжны өсөлт бол тэднийг бүгдийг нь нэг дор алгах чадвартай ямар нэгэн зэвсэг байдаг эсхийг баталгаажуулах юм. Жос Сэрж хоёр үгүй гэж хариулна. Ингэснээр жанжин улс нь террорист эсвэл дайсны улсын дайралтад өртөөгүй гэдгийг мэдээд баг зэрэг тайвширна. Харин Лондон руу шилжиж хачирхалтай үзэгдэл дахин тохиолдно. Шууд жигд бус нисч хотын завгүй хэсэгт эмх замбраагүй байдал үүсгэснээр олон хүн амиа алдахад хүрнэ. Энэ мэдээг хараад Жос сижиглэх болно. Манай гэр болох дэлхий гараг дээр ямар нэг зүйл буруу байна. Тиймээс тэрээр сүүлийн 2 жилийн дэлхийн цахилгаан соронзон орны мэдээллийг цуглуулж эхэлжээ. Харин Жос тохиолдсон үзэгдлээ түр орхив. Харин насагийн нисгэгч Риба хэмээх эмэгтэй дэлхийн агаар мандалд орж ирнэ. Гинэт холбоо тасарч навигац нь эмх замбраагүй болоход онгоц нь буруу газар буух магадлалтай болно. Гэвч Ребека хурдан шийдвэр гаргах ухаанаараа онгоцыг хотын төвд байх гол руу яаралтай буулгахаар шийднэ. Харин тэр гол нь яг тэр үед гантай байсан чинь яах вэ дөө? Жос руу буцаж орцгоё. Тэр сүүлийн 2 жилийн мэдээллээ амжилттай цуглуулсны эцэст нэрт эрдэмтэн доктор Жимсктэй уулзна. Энэ хүн Америкийн засгийн газарт ажилладаг байсан гэдгээрээ алдартай. Жос түүнд олсон мэдээллээ үзүүлэхэд түүний гол утга нь дэлхий удахгүй сүрнэ гэсэн агуулгатай байна. Мэдээллийг нэгт нямбай шалгасны дараа доктор Жимский эцэст нь итгэж байна. Тиймээс цагаа өрөхгүйгээр шууд л Жошог засгийн газрын дээд албан тушаалтнуудтай уулзуулж нээлттэй танилцуулах болно. Хэд хэдэн жанжин болон батлан хамгаалахын сайдын өмнө Жошо тодорхон хэлэхдээ 1 жилч хүрэхгүй хугацааны дотор дэлхийн гадарга дээрх бүх хүн төрөлхтөн мөхөж устгах болно гэж. Тэгэхээр асуулт нь яагаад гэдгийг бид мэднэ шүү дээ. Дэлхий гараг цахилгаан ба соронзноос бүрдсэн үл үзэгдэх энергийн орон буюу цахилгаан соронзон орноор хүрээлэгдсэн байдаг. Тэр л орноос бид хойд ба өмнөд туйлаа олж авахын сацуу сансрын цацраг болон бусад гадаад орон зайн хортой нөлөөллөөс хамгаалагддаг юм. Харин одоо асуудал нь энд байна. Энэ цахилгаан соронзон орон эмх замбраагүй буюу жигд бус болж эхэлсэн нь дэлхийн цөм ирэхээ болж эхэлснээс үүдэлтэй. Дэлхийн цөмийг яг л цахилгаан соронзон орныг бүтээдэг хөдөлгүүр мэд төсөөлтөө. Өөрөөр хэлбэл цөм ирэхээ болвол цахилгаан соронзон оронж байхгүй болно. Үр дүнд нь нисч буй онгоцууд тэнгэрээс яг л бор шувуу шиг унах болно. Цахилгаан эргэслүүд шатаж эхэлнэ. 100 аянга цахиж асар том супер шуурга болно. Нарын гэрэл улам бүр халуун арьс түлэгдэн болно. Мөн хүн төрөлхтөн төсөөлж чадахгүй бусад гам шиг тохиолдно. Нөхцөл байдлыг илүү тодорхой болгох гэж Жошо жимнаар нэг жимсийг галаар цацаж үзүүлж байна. Яг ингэж л удахгүй хэдэн жилийн дараа дэлхий гараг дээр юу тохиолдохыг тэд харуулж байгаа юм.
Тэгэхээр дэлхийн цөмийг хэрхэн засах вэ? Гэтэл Жошуа хариулахдаа арга байхгүй гэж хэлнэ. Учир нь бид цөмийг дахин эргүүлэх аргыг олж чадсан ч гэсэн жишээ нь цөмийн бөмбөг дэлбэлэх, эсвэл олсоор эргүүлэх ямар нэг тоглоом шиг бид тэнд очих боломжгүй. Яагаад гэвэл бүгд мэдэх Оросын кола супер гүн цоног ердөө 12 км гүнд ухсан. Энэ нь дэлхийн цөм хүртэлх зайны 4-ний 1 ч биш шүү дээ. Учир нь дэлхийн цөмд биеэр хүрэхийн тулд тэд маш гүн ухаж хизээж хүн очоогүй чулуулаг зузаан материалыг нэвтрэх хэрэгтэй болно. Гэтэл Жошуа боломжгүй гэж хэлэхэд Жимский нөгөөхөн бас өөр бодолтой байжээ. Тэр өмнө нь танил байсан нэгэн хүнийг санаанд оруулж тэр хүн газар доогуур дэлхийн цөм хүртэл явж чадах төхөөрөмжтэй байж болзошгүй гэдгийг дурдав. Энэ хүн бол дутуу үнэлэгдсэн эрдэмтэн эд юм. Тэрээр хэдэн 10 жилийн турш газар нэвтрэх тээврийн хэрэгсэл бүтээхэд зарцуулж өндөр давтамжийн лазер болон хит авийн долгионыг хослуулснаар асар том төхөөрөмж бүтээж тэр даруйдаа үзүүлбэрээ гүйцэтгэсэн байна. Энэ л дайнг сумбида ингээд төхөөрөмжөө харуулад эдүүрийн бүтээсэн дэвшилтэт лазерыг үзүүлсний дараа хөрсөнд шумбах чадвартай тээврийн хэрэгслийн прототипийг танилцуулж байна. Мөн өөрийн зохиосон шинэ материалаар хийгдсэн хамгаалах бүрхүүлийг ч үзүүлсэн. Энэ нь багийнхан янз бүрийн аюултай цацраг, тэр бүх хил голомт өөрөөс хамгаалахаар зориулагдсан. Хизээ түүний тээврийн хэрэгсэл ашиглахад бэлэн болох вэ гэж асуухад эд хариулахдаа 10 эсвэл 20 жилийн дараа гэсэн юм. Учир нь түүний хүний нөөц мөн зардал хамгийн их саатуулж байгаа юм. Учир нь хэрэв тэд энэ хэрэгслийг 3 сарын дотор бүрэн дуусгахыг хүсвэл ядаж л 15 их 80 төгрөг буюу их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Тэгээд л энэ хэрэгсэл шууд ашиглалтад орно. За нэг асуудал шийдэгдсэн гэхэд одоо тэд дэлхийн хамгийн их хайж буй хакер буюу харах хочтой ирээдийг барихаар болж байна. Жимский түүний чадварт эргэлцсэнийг мэдээд ирээд нөгөөх нь нэг гар утас насан туршдаа утасны мөнгөгүйгээр яаж залгах боломжтойг үзүүлээд тэр дороо бүгдийг нь итгүүлж орхижээ. Ридэд дэлхийн эзэгтэй нөхцөл байдлыг тайлбарласнаар түүний даалгавар бол дэлхийн бүх холбооны хэрэгслийг таслан удахгүй болох сүрлийн талаарх мэдээлэл хаанч гарахгүй, олон түмний дунд сандрал үүсгээс урьдчилан сэргийлэх юм. Хэд хоногийн дараа эдийн газар одоо засгийн газрын байгууламж болж зорилго нь сүрлээс урьдчилан сэргийлэх аж. Ребека болон түүний хамт нисгэгч албан ёсоор хүн төрөлхтнийг аврах энэхүү ажиллагаанд албан ёсоор нэгдэж байна. Эд хөлөг онгоцны үйлдвэрлэлийг хянах түрүүнд харин Жимский шаардлагатай дэлбэрэлтийн хэмжээг тооцоолно. Учир нь төлөвлөгөө нь дэлхийн цөмийг дахин эргүүлэхийн тулд цөмийн бөмбөгийг түлхэгч хүч болгон дэлбэлэх юм. Хөлөг өөрөө нэг төрлийн реактороор ажиллах болно. Яг л Тони Старкийн шиг, гэхдээ хөнгөн хувилбараар. Харин Жошуа болон түүний найзууд нь дэлхийн хамгийн гүн хэсэгт орох богино хугацааны симуляцийн дасгал хийж эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн бид Ром, Итали руу аваачигдана. Айсан гам шиг эцэстээ тохиолдож эхэлж байна. Тэнгэр гинт бүрхэж, цахилгаан хэрэгслүүд шатаж эхлээд хэдэн зуун аянга гарч хотын төв хэд хэдэн цэг дээр асар том дэлбэрэлтүүд болж байна. Гурав сар өнгөрч хөлөг эцэстээ ашиглахад бэлэн болов. Жошуа болон түүний баг явахад бүрэн бэлэн. Харин хакер Ридийг хяналтын өрөөнд байрлуулж мэдээллийн урсгалыг нууц хэвээр хадгалах үүрэг өгсөн байна. Нууц нугдмал байршил нь далайн төвд буюу Марианы хонхорт хүн төрөлхтний мэддэг хамгийн гүн хонхор. Тэд явхад бэлэн байх бөгөөд нүүр царай бүр чангарч тоолго эхлэхэд тэд улам хурцсан харагдана.
далайн гадаргаас нэг Ким гүнд хүрээд Жошуа болон бусад нь эцэстээ сүүлийн халимнуудтай уулзав. Тэдний усанд сэлж буйг хараад ховор далайн амьтдын гоо үзэсгэлэнд сатаарч яг энэ үед далайн ёроолын газар хөдлөлт болж дэлхийн царцдас шилжиж усны эргүүлэг үүсгэснээр тэд бараг л гацах шахсан юм. Эргүүлэхээс гарсны дараа Ребека Лазара буруутгахгүй, харин зөв мөчийг хүлээж мөргөлдөхөөс зайлсхийж байна. Ингээд л болдог шүү. Энэ хүлэг дэлхийн давхаргыг амжилттай нэвтэрсэн хэдийгээр эхний шатанд байгаа ч нэг чухал тэмдэглэл нь тэд замаа нэг төрлийн ил тод болдог дэвшилтэд төхөөрөмжөөр харж байсан бөгөөд энэ нь Ребека болон түүний хамт нисгэгчдэд явхад тохиромжтой замыг сонгоход хялбар болгожээ. Хөөснөөс хойш 12 цагийн дараа тэд газар доогуур 1000 Ким гүнд ирсэн байна. Энд нэг асуудал гарч ирнэ. Давхаргын дийлгэц тодорхой бус толбоор дүүрч таних боломжгүй болсон нь хүндрэл учруулж эхлэхэд Жошуа ойлгож байна. Тэд удахгүй хоосон орон зайд орох гэж байна. Өөрөөр хэлбэл хүлэг чөлөөтэй унах болно. Имх замбраагүй. Тэд аюулгүй газардсан ч хүлэг асахгүй байна. Тиймээс 4 хүн гадагш гарч нөхцөл байдлыг шалгахаар шийдсэн байна. Асар том талстууд. Хүлгийн урд хэсэг нэгэн том талст чулуунд гацжээ. Тэд гайхан харж байх үедээ одоо дэлхийн давхарга дотор тоошгүй олон тастуудаар дүүрсэн газар байгаагаа ойлгожээ. Тэд талстыг зүсэж байхад дээд хэсгийн тааз нөгөөхөн хүлэг гаргасан нүхээр гоожиж эхлэв. Энэ нь халуун лавар тэднийг живүүлэхээс өмнө гацсан талстыг аль болох хурдан зүсэх хэрэгтэй гэсэн үг юм. Жос ухаан алдаж харин эд түүнийг аварч хүлэг рүү оруулж ирсэн байна. Яг тэр үед хөдөлгүүр асах үед жижиг талст чулуу унаж, яг Ребекагийн нисгэгчийг онож түүнийг амь насаар хохиров. Одоо үлдсэн хүмүүс нь Жошуа, Ребека, доктор Жимски, эд зэрч нар. Бүгд Ребекагийн хамтрагчийн амийг гашуудж байгаа ч гашуудах цаг огт байхгүй. Тэд дэлхийн нүүрэн дээр хүн төрөлхтний аюулгүй байдлын төлөө ямар ч байсан төвлөрөх ёстой болохоор. Хэдэн өдөр өнгөрчээ. Тэд дэлхийн гадаргаас хэдэн мянган Ким гүнд байгаа болов уу хэн мэдэх вэ? Тэд Конг эсвэл Годзилладай таарч болох уу? Хаана мэдэх вэ? Гэхдээ одоогийн байдлаар хүлгэн аврах том чулууны хажуугаар өнгөрөх гэж байна. Жимски шалгахад энэ бол алмазын чулуу юм. Байгалийн хамгийн хатуу бат бөх материал бөгөөд тэдний хүлгийг уурч хаях чадaltaй аюултай зүйл. Тийм ээ, айдсан зүйл тохиолдлоо. Арын вагон хурц алмазад гэмтэж тэр үед сэрж нөгөөхөн бүх тэмдэглэлээ арын хэсэгт хадгалдаг байсан учраас тэмдэглэлээ аварч гэж зүтгсэн ч барьцалтаж амьдаар гаршгүй байдалд оржээ. Жошуа Ребека руу хашгиран хаалгыг гараар нээх гэсэн ч тэр энэ эрсдэл ажиллагааг бүтлгүүтүүлж олон хүний амийг аварч үлдэхээр шийдсэн байсан. Тиймээс хуучин ахлах сургуулийн найз Сэржийг авраг даралтанд дарагдан амиа алдахыг харахад Жошуа харамсалтайгаар бууж өгсөн юм. Сэрж ам үргэлцсэний дараа Жос, Ребека хоёрын хооронд маргаан гарах нь тэр. Учир нь тэдэнд Сэржийг аварч үлдэхэд багч гэсэн хугацаа үлдсэн байхад Ребека нөгөөхөн ажиллагааны амжилт дэлхийн гадарга дээрх олон хүний амийг аврахын тулд хэцүүч гэсэн тэр шийдвэрийг гаргахад хүрсэн гэж Жос үзэж байна.
Бага зэргийн жүжигэн хяналтын төвд байгаа хүмүүсийг гундуулсан. Хахагчрид хүртэл зөвхөн залбирч компьютерныхаа өмнө суугаад ажиллагааг ажиглаж байсан нь тэр. Хөөснөөс хойш 35 цагийн дараа тэд гадаргаас 3000 км хүрч дэлхийн маш зузаан мантины давхаргыг амжилттай нэвтэрсэн байна. Serge! Serge! Гэхдээ асуудал нь дэлхийн цөмийн хэмжээ тэдний төсөөлсөн шиг том биш байсан явдал юм. Учир нь тэдний авчирсан цөмийн бөмбөг дэлхийн цөмийг дахин эргүүлэхэд хангалтгүй байсан гэсэн үг. 100 итгэлтэйгээр энэ ажиллагаа дэмий юм гэж үзээд Жимски шууд Жанжин руу холбогдож төлөвлөгөөг ашиглахыг хүсэж байна. Тэр дороо Жос болон найзууд нь гайхав. Учир нь тэдэнд төлөвлөгөөний талаар өмнө нь огт хэлээгүй байсан юм. Эцэст нь намаа нэхийг алдахад Жимски Жанжин нар нууцаар Destiny хэмээх дэвшилтэд зэвсэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Уг зэвсэг нь Destiny улсын цөм рүү харуулж хиймэл газар хөдлөлт үүсгэх зорилготой байсан ч хоёр дахь туршилтын үеэр тэр зэвсэг санамсаргүйгээр дэлхийн цөмд нөлөөлж өнөөгийн гамшигын жинхэнэ шалтгаан болсон гэдгээрээ. Тэгэхээр Жимски Жанжин нар хэрв энэ ажиллагаа бүтлгүүтүүл төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тохиролцсон байсан нь тэр зэвсгийг дахин идэвхжүүлж дэлхийн цөмийг дахин эргүүлнэ гэж найдаж байсан аж. Ингээд Жимски Жос найзуудыг эргэж дэлхийн гадаргуу руу буцахыг хүсв. Нөхцөл байдлыг уламд ордуулж болцсохгүй эрсдэл авахыг хүсэхгүй байгаа Жос найзууд нь Жимскитэй санал нийлэхгүй байна. Жос найзууд нь хэрв тэр зэвсгийг дахин идэвхжүүлбэл дэлхийн цөмийг улам тогтворгүй болгоно гэж санаа зовж байна. Тиймээс юу ч олгүй хоосон буцхаас илүүтэйгээр амь насаа эрсдэлд оруулсан ч гэсэн тэд энэ ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Энэ нь Жимскийг галзууруулсан. Учир нь тэр хөлөг дээрх цорын ганц хувиа хичээсэн хүн бөгөөд дэмий өгөх, мөн гэрэлт карьераа алдахыг хүсэхгүй байна л да. Жимски үргэлжлүүлэн шуугилдаад толгойг нь өвтгөхөд нь ид шууд л нэг цохилтоор ухаан алдуулчихсан байна. Үүнтэй зэрэгцэн рид бас өөр нэг гамшиг олж мэдэв. Тухайлбал агаар мандал болон цахилгаан соронзон орны гоожилт. Энэ орнд манай хайрт дэлхийн гарагийг нарын шууд туяанаас хамгаалж байсан юм. Тиймээс дэлхийн хамгаалалтаа алдвал ямар гамшиг болохыг төсөөлдөө. Голден гид гүүр нуран унана. Жанжин шууд Аска хэмээх бус нутагт байрлах Destiny зэвсгийг идэвхжүүлэхийг загтал илгээж байна. Жанжин анзаарахгүй байгаа нь хакерrid Destiny зэвсгийн системд нэвтрэх гэж нууцаар оролдож байгаа явдал юм. Учир нь тэр Жос найзуудын талд байх бөгөөд тэднийг дэмий өгөхөөсэй гэж хүсэхгүй байна. Олон удаа оролцсон ч Destiny-ийн хамгаалалтын систем маш хүчтэй тул рид нэвтрэхэд маш хэцүү байгаа тал нь бий. Хөлөг рүү буцаж орцгоё. Жимски ухаан орж дахиж имэх замбраагүй болохгүй гэж амлаад зогсохгүй. Бүр энэ ажиллагааг амжилттай болгох нэгэн санааг санал болгож байна. Тухайлбал бөмбөгүүдийг нэг нэгээр нь дэлбэлэх. Дэлбэрэлт зогсох хүртэл хүлээгээд дахиад дэлбэлэх гэх мэт. Ингэснээр Жимскигийн онол нь симуляцид амжилттай хэрэгжиж байгаа юм. Төлөвлөгөө өөрчлөгдснөөс болж шинэ асуудал гарч ирнэ. Бөмбөгүүдийг гараар нэг нэгээр нь дэлбэлэх ёстой болсон. Энэ нь хэн нэгэн энэ төлөвлөгөөний дагуу золиослогдох ёстой гэсэн үг. Ингээд эд нэг кабель ашиглан суглаа явуулж хэн үлдэж хэн золиослогдохыг тогтоов. Харин эд нөгөөхөн суглаанд залилж өөрийгөө үлдэх буюу золиослогдох хүн хийчихсэн байна. Учир нь эд бол энэ хөлгийн эзэн бөгөөд түүнийг бүтээгч. Хэрв тэр өөхөх ёстой бол өөрийн бүтээл болох хөлгтэй хамт өөхийг хүсжээ. Тусгай хамгаалалтын хувьд сүмссэн эд бөмбөг хадгалж буй арын вагон руу гарав. Гэвч тэдний таамаглаагүй арын вагон маш халуун байсан юм. Эд нөгөөхөн бүх хүчээд ажиллан нэг бөмбөгийг идэвхжүүлээд даалгавраа амжилттай гүйцэтгсэн байна. Нэг бомб амжилттай унгаж эдийн золиос дэмий биш байлаа. Одоо үлдсэн бөмбөгүүдийг унгах ээлж
Гэвч хөлөг гинэд голомтоос гарч буй галын хилэнд өртөж цавж эхлэв. Тэгээд Жосны бөмбөнд дарагдаж Жимски түүнийг өргөх гэсэн ч оронд нь 2 дахь чичирхийллийн дараа Жимскийн хөл өөрөө дарагдсан байна. Зөвхөн 10 секунд л үлдсэн. Эхэндээ хуваа хичээсэн Жимски одоо мэргэн болж Жошог яваарай, түүнийг үлдээгээрэй гэж хэлв. Жимскигийн сүүлчийн зөвлөгөөний дагуу сүүлчийн дэлбэрэлт өмнөхөөс илүү хүчтэй, том байх ёстой байсан. Жос энэ хөлгийн реакторын хүчийг ашиглахаас өөр аргагүй болно. Энэ нь тэрээр Ребека 2 гэртээ харих боломжгүй гэсэн үг. Учир нь хөлөг дахин эрчим хүчгүй болох юм. Сүүлийн бөмбөг дэлбэрч дэлхийн цөм дахин тогтворцсон Жос, Ребека нар дэлхийн цөмд ойрхон найгаж юу ч хийж чадахгүй байна. Гинэд Жос энэ хөлөг тусгай материалаар хийгдсэн, мөн энерги шингээх чадвартай гэдгийг санав. Тэдэнд нэг санаа төрөнд дэлхийн цөмийн халууныг эрчим хүчний их үүсвэр болгох, яг л утас цэнгэлдэг шиг. Энэ хөлгийг iPhone 17 Pro Max тэгвэл дэлхийн цөмийн халуунд цахилгааны их үүсвэр гэж төсөөлтөө. Амжилттай хөлөг дахин асаж бүр өмнөхөөс 3 дахин хурдан болов. Одоогийн бэрхшээлэнд Ребека хөлгийг ухаалгаар жолоодож дэлхийн гадаргуу руу буцах яг зөв зам. 4 цагийн дараа хөлөг эцэстээ хаваан эргийн ойролцоох далайн ёроолд хурж ирэв. Гэвч хөлөг бүрэн цэнгээ алдсан учраас Жос, Ребека 2 тусламж ирэхийг хүлээхээс өөр аргагүй болжээ. Рид хүчтэй зүүн совингоор тэд 2 амьд гэдгийг мэдэрч жанжин болон цэргийн хүч хайх ажиллагаа эхлүүлсэн байна. Эхлээд ямар ч шинж тэмдэггүй зохирсон ч Рид гинэд тэр хөлөг хит авин долгион ял оруулдаг гэдгийг санаж халимууд ихтэй газрыг хайж эхлэв. Яг л тэр газарт хөлөг байсан юм. Хэсэг хугацааны дараа Жос, Ребека нар амжилттай аврагдсан байна. Гэртээ хараад сүүрэл мөн амжилттай зогссон. Хакерид ам үрэгдсэн багийнхаа гишүүдэд хүндэтгэл үзүүлэхээр шийдсэн нь тэр. Тэрээр тэдний баатарлаг үйлдэлийг интернетэд тарааж мөн Америкийн нэгдсэн улсын засгийн газрын нууц тайсны зэвсгийг дэлгэж дэлхийн нийтийг мэдээлв. Ингэснээр дайчин дарлал хүн төрөлхтний гэмт хэргийн жинхэнэ буруут нь хүний эрхийн талаар хамгийн их ам бардам зантайж үнэн хэрэгтээ дарлалыг дэмждэг улс болохыг олонд мэдэгдэнэ. Өнөөдрийн кино таалагдсан бол лайк болон subscribe-аар андараарай. Түр баяртай.